Сайн байцгаана уу? Өнөөдөр нэгэн чухал зүйлийн тухай ярьж өгөх болно. Таны бие байнга өвдөд өчнө төвсөж чадахгүй эсвэл үргэлж ядарч солдоод үе мөччөн үргэлж яагаад өвдөд байгаа вэ? Яагаад байнга ойр ойрхон ханиа төрөд байгаагаа мэдмээр байна уу? Та бидний бие хөшөрхөөрөө ус маань цайд нүүр маань өвчид өсөд дархлааны эсүүд маань хүртэл хөшөрдөг гэдгийг мэдэх үү? Энд дархлааны эсүүд нь хөшөрснөөрөө гадны вирус халдварыг таньж устгахаа болох төдийгүй өөрийнхөө эсийг хэрхэн гадны зайсан вирус өвтөр мэдээж устгахын нууцыг ярьж өгөө. Биднийг залуу байхад цээжний хүндэд байх тимус буюу сэрэ булчирхай маань дархлааны залуу өсүүдийг маш олноор нь үйлдвэрлэж гадны халдвартай тэмцдэг байна. Гэтэл өгшөрхөөрөө энэ тимус булчирхай маань сэрэ булчирхай маань өөхөн эдээс солигдоод залуу эсүүдээ үйлдвэрлэж чадхаа болдог байна. Ингэснээр бол хөксөрсөн эсүүд нь үлддэг. Хөксөрсөн эсүүд нь гадны вирус бактерийг таньж устгах чадахгүй тэгсэн хэрнээ өөрийнхөө дотоод эсүүд өөрийнхөө биеийн эсүүдийг дайсан мэтээр устгаж өргөсүүлж эхэлдэг байна. Үүнийг дархлааны хөгшрөлт өгтлөлт буюу ангаах ухааны хэллэгээр бол иммуносенесис гэж нэрлэдэг байна. Өөрийнхөө эдсийг эдэж өргөсөлийн зэрэгцээ хорт бодисуудыг байнга дотроос ялгаруулдаг. Энэ хорт бодисууд нь бидний үе мөч судас тарих эд эрхтнийг бол гэмтэж өргөсүүлж эхэлдэг. Энэ үйл явц нь бидний биеийг байнга ядарч сулдаг, толгой өвдөх, үе мөч өвдөх, ойр ойрхон ханиат хүрэх гэх мэтийн зүйлд хүргэдэг байна. Тэгвэл энийг яах ёстой вэ? Ямар нэг арга хэмжээ байна уу, байхгүй юу гэж танд бодож байгаа. Тэгвэл бас тодорхой хэмжээний өөрийнх нь дархлааг сайжруулах, дархлааныхаа эсийг залуучуулах арга чарга бол бас байна биднэрт. Тэгээд энэ тухай бас ярьж өгье. За тэгэхээр зэрэг 3 гол чухал зүйл байна. Нэгдүгüүрт бол витаминуудыг хэрэглэх ёстой. Үүнд бол витамин D3 нь бол дархлааны эсүүдийг бол залуужуулдаг. Дархлааны эсийг үүсгдэг сэрэ булчирхайг эд эсийг бол залуужуулж идэвхжүүлж өгдөг байна. D витамин дархлааны армийн ерөнхий удирдагч юм. Биеийн эсүүд дархлааны эсүүд өөрийнхөө эсүүдийг дотлох юм бол түүнийг бол болиулдаг. Мөн дархлааны эсүүдийг бол зөв чиглүүлж үйл ажиллагааг нь зөв явуулахад тусалдаг юм чухал витамин байдаг. Дараагийн витамин бол С витамин. С витамин бол гадны орж ирсэн дархлааг орж ирсэн биетийг таньж устгадаг макрофагийг бол идэвхжүүлж өгдөг маш хүчтэй зэвсэг байдаг. Мөн дархлааны эсүүдийн ялгаруулсан хорт бодисуудыг бол устгадаг, сармжуулдаг маш хүчтэй, байгалийн хүчтэй антиоксидант. Дараагийн витамин бол А витамин гэдэг. А витамин бол ам хамрын хүндийг эцний салст гэх мэт байрладаг. Өгөр бол гадны вирус болон бактери орж ирэхэд бол түүнийг нэвтрүүлэхгүй маш хүчтэй салстны хамгаалалт болж өгдөг юм аа. За хоёрдугаарт бол 3 төрлийн эрдэс бодисууд бол дархлаанд тусалдаг. Үүнд бол цайр, селен, магний буюу магнезиум байдаг байна. Цайр буюу цинк нь дархлааны эсүүд шинээр өсөж үрчихэд бол оролцдог гол хоолт ижил нээдэг. Мөн сэрэ булчирхайг бол хатан гарчлахаас сэргийлж өгдөг. Сэрэ булчирхайг залуужуулдаг бол эрдэс нь бол цайр юм. За селен дархлааны эсүүдийг хугацаанаас өмнө өгшөрхөөс бол сэргийлдэг.
мөн хорт бодисуудыг хоргоожуулдаг маш хүчтэй байгалийн антиоксидант болдог эдис бодис нь бол селеногомаа. Магний нуусан D3 витаминыг идэвхтэй хэлбэрт ороход тусалдаг. Магнийг өгөө D3 витамин нь бол үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Хамгийн сүүлд чухал зүйл бол омега 3 тосны хүчил. Омега 3 тосны хүчил нь бол дархлааны эсүүд хөгшрөөд бид өөрийнхөө биеийг өргөсүүлж эхлэхэд бол энэ өргөслийн галыг бол унтрааж өгдөг. Гаргаад байгаа хортой бодисуудыг бас мөн устгахад оролцдог чухал хүчин зүйл нь бол омега 3 байдаг. За дараагийн хамгийн чухал алхам бол хөнгөн дасгал хийхгүй, явган алхах, ууланд алхах гэх мэт нь бол дархлааны эсүүдийг бол идэвхжүүлдэг. Цусны урсгалыг сайжруулснаас дархлааны эсүүдийг бол очих ёстой. Эд эрхтэнд нь очиход туслана. Мөн дархлааны эсүүд, залуу эсүүд бол үүс хөгжөхөд бол маш их хэрэгтэй байдаг. Ингэснээр хүний дархлаа бол сэргэж ирдэг байна. Дээрх заасан арга хэмжээдүүдийг хэрэгжүүлснээр таны дархлааны эсүүд залуужиж тань эрт төгсрөлтөөс орцсон сэргийлж чаднаа. За мөн таны дархлааг бас маш их сулруулт үзүүлвэл гидсний микрофлора байдаг. Гидсний микрофлора хөгжрөлт үед бол бас маш хурцсанд ордог. Дараагийн видеогоор бол энэ тухай ярьж өгнө. Тэгэхээр зэрэг та бүхэн subscribe дараагийн видеогоо хүлээж авч цаг алдалгүй хүлээж авч үзээрэй. Танд ирүүлэхийг хүсье. Танд хэрвээ миний бичлэг таалагдсан бол лайк share хийж өгөөд найзуудаа үзүүлээрэй. Баяртай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.